За сайн байна уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай студид энх хоёрын өнөр хоёр хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Тондо арт галерегийн үүсгэн байгуулагчдын нэг тий. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За гоё өргөд танилцуулаарай. За намайг ихэр өнөр хоёр гэдэг. Ер нь бол өөрөө архитектор мэргэжилтэй. Тэгээд сүүлийн үед бол ер нь фото чиглэлээр дагнж явж ажиллаж байгаа. Тэгээд Тондо арт галерейг үүсгэн байгуулагчдын нэг. Тэгээд манай галерей үйл ажиллагаа эхлээд одоо нэг 2 сар болж байна. Гэтэ 2 сар болж байгаа гэхэд айгүй хүмүүс төрсөн тий. Нэлээд хүрээд явж байгаа. Яг нэг бид нар чинь манай найзууд нэг нь архитектор, нөгөөд нь яг нэг дүрслэх урлагийн чиглэлээр төгссөн. Тэгээд яг энэ гурван чинь нэгтгэхээр гоё санаанууд гарч уралдуулаад тэгээд ер нь бол нөгөө архитектурын чинь гол чанар гэдэггүй нөгөө хүн төвтэй хүнийг яаж гоё тухтай байлгах уу сэтгэлийг гоё өдөр байлгах уу гэдэг ч юм тэр талаас нь их бодолцож хийсэн. Хаана байрлаж байна? Одоо энэ шүү дээ 103 биш дээ төрөмслөө. Тэрний ортолт Embassy One гэдэг өндөр шилэн барилга байгаа. Бүр нөгөөлтөөс нь тайлбарлах юм бол яг Шингэрлагаас зүүн тишээ явах цанд байж байгаа гэсэн. Чиглэлч нь яг зүүн талд. Одоо л өдгслэн гарцаа явж байгаа. Тэг яг одоо бол Дэлмэнгэд манай галерегийн бас нэг үндэс артист байгаа. Ерөнхийдөө нөгөө дандаа Горди, Дартой гэдэг чтэй. Тиймэрхүү чиглэлээр бүтээлээ хийдэг тийм залуугийн одоо Voice гэдэг үзэсгэлэн гарцсан байгаа. Voice The Voice дуугаа. Тэгээд энэ сарын 26 хүртэл гарна. За хүмүүс маань очиж үзээрэй. Ерөнхий харчуугийн яг өөрөө болохоор ийм зураг дардаг хүн гэж байгаа шүү дээ. Фотографик тий. Тэгэхээр өөрөө үзэсгэлэн гаргацсан байсан сүлд бас хамтарсан үзэсгэлэн байсан уу? Тэр хамтарсан. Тэр бол юу л да. Одоо бидний галерегийн маань нөгөө ерөөхдөө introduction буюу танилцуулах үзэсгэлэн баггүй. Бид тэр ямар үйл ажиллагаа хийдэг гэдгийг ерөөхдөө танилцуулж байгаа. Тэгээ энэ дээр яг дэлгэрүүлээд ярих юм бол за бид нар өөртөө галерей дээр нөгөө fine art төрлийн принтиг хийж гаргаж байгаа. Тэгээ үндсэндээ бол олон улсын галерей болон цаашлаад музейд тавихад тэр шаардлагыг хангаж байгаа гэсэн үг байхгүй юу? Бүр тийм том юм байна шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө бидний ашиглаж байгаа принтер маань үйл дээрээс 50-аас 100 жилийн өнгө алдахгүй, гандахгүй гэдэг тийм баталгаа өгч байгаа. Тэгээ ерөөхдөө бол сая бид ерөөхдөө нэг бараг 5 хүний одоо joint exhibition гэмээр хамтарсан маягийн тийм үзлэн болж байгаа байхгүй. Тэрэн дээр тэгээ энэ дотор болохоор юу болж байгаа нөгөө illustration art, comic art. Тэгээ би болохоор фотограф төлөв. Тэгээд манай хоёр найз нөгөө эртний нэг Тондо гэдэг одоо утгыг агуулсан тийм бүтээлүүд. Тэгээд бас нөгөө эртний нөгөө продуктуудын дижитал хувилбаруудыг хэвлэнэл байдлаар гэсэн яг нөгөө цотон даун дээр шорон бодоор зурсан бол биш яг нөгөө дижитал болгосныг нь бид нэр хэвлээд бас танилцуулсан гэсэн. Тэрийг нь очиж үзэж чадаагүй. Би өөрөнд зөндөө хэлсэн. Гэтэ би яг тэр нэг чи өөрөөгөө хийцэн баг шиг байсан тэр. Тийм. Тэр ямар одоо аль төрөл жанрт ордог юм бэ? За яг төрөл жанр гэдэг тэр нэг юм архитектор хүний юм яваадах шүү. Тэр кинетик рүү бол орохгүй юу? За ер нь бол архитектораар сурж байхад баримтлагч л ордог юм. Тэгээд яг бас тэр суурь нь нөлөөсөн шиг магадгүй. Тэгээд би чинь 15-аас 22 онд Америкт амьдарч байсан байхгүй. Тэгээд энэ чинь нөгөө ганцаараа амьдраад тэгээ байж байгаа учраас яг нэг хүн бас өөртөө ярилцах нэг тийм чухал момент гарч ирж байгаа байхгүй юу бол 24 талаар ярина л та. Тэгээ яг нэг тэнд чинь одоо дөрөөсийн байрны чинь дандаа юм цагаан хантай хоосон ямар ч тавилга байдаг шүү дээ ер нь бол. Тэгээ ер нь тэр хоосаа нэг дүүргчээ гэдэг утгаараа ч юм одоо өөрийнхөө зурсан зураг дээрээсээ өлгөөд явж итэл нэг тийм бит бүтээл баймар санагтаад. Тэр Монголд бүтээгүй юм байна тийм. Америкт байсан байхгүй. За. Тэгээд ерөөхдөө нэг баримл хийх санаа төрөөд тэгээ явж байгаад яг юу хийх үү, ямар сэдвэр хийх үү нэлээд бодсон л та.
Тэгээ хүн их үү, амьтан их үү, гоё эсвэл гоё эмхтэн их үү. Тэгэж нэлээд бодож байгаа. Нэг л өдөр ер нь би яагаад өөрөө хийж болтгүй ингээд. Дугуй мэдээ зөвхөн өөрөө нүүрний тэр төрхийг л гаргая гэж бодож байсан байхгүй. Тэгээ нөгөө баримлал нь өргөлдөж явсаар гад хүн шиг ингээл царинаас эхлээл чихэн гарч ирэл хойшоо дагдсан битгэл. Тэр нэг юм төмрөөр хийсэн байсан. Тэгээ суурийн би нөгөө сантехникийн хоол байдаг шүү дээ. Тий, харин яг тийм ингээд харагдчихсэн тий. Нэг гүйцэл нуглаас эдгээр нь холбож ашиглаа. Тэгээд хийсэн байгаа. Гар мартай байсан тий. Тий. Би яг буруу санаа. Би нэг зургийг л харсан л та. Би наруул яг ингээд нэг юм одоо яг төвлөрж байгаа тийм одоо facial expression гаргах гэж хичээсэн. Яг тэнд яг бүтэн биетэрээ биш ерөнхийн нүүр нь бүтсэн байсан. Зөвхөн яг зүнэс дэшээ гэсэн үг. Тэгээд энд ирж гүцээсэн. Гэхдээ тэнцэнэ бүгдийг дуусгаж чадсан. Тэгээд нийтдээ бол би чинь баг 2 жилийг зарцуулсан. Тэр бүтээл дээр үү? Вау. Тэр харин нэг юм гоё эс юм яалтчгүй нэг юм ингэсэн байсан. Тэг ямар ч нэг юм хуруугаараа ингэсэн. Тэг би яг тэр бүтээлийн яг өөрөөс нь асууя гэж бодсон байхгүй. Тэр зүгээр яг дотоод сэтгэлээс гарсан уу? Тухайн үед яг юу бодож тэрийг хийсэн бэ? Тэг ер нь бол дотоод сэтгэлээс л гарсан бүтээл. Одоо би эсвэл өөрөө ч гайхаж би өөр нь яагаад энэ хийсэн бол тэ нэг тийм өөр нэг хүн намаа ингээд удирдаад хийгээд өгсөн юм шиг. Сүүлд нь бодох яг тийг санагдах байхгүй. Одоо тийм яг бүтээл өөр байдаг уу? Хийсэн үү? Тэр л одоогоор яг нэг цор ганц masterpiece өөр баримлалын тийм бүтээл бол байхгүй. Яг гэрт нөгөө нэг оюутан байхад хийжсэн тийм нэг жижигхэн баримлал бол байна. Бусд нь бол зүгээр яг зургийн. Тийм ер нь бол өөрийнхөө дарсан зургийг гэсэн үг үү? Гөө нөгөө оюутан байхад хийжсэн нөгөө баримлалын хичээл үзчихсэн гэдэг байна. За тийм. Тэрэн дээр нэг хийсэн бие даалт гэдэг ч юм нэг жижигхэн тийм баримлалууд яг хадгалаа байж тээ. Одоо нөгөө нэг 5 төрлөөр гарсан гэж байгаа штэ. Тэгэхээр өөрөө чинь хувьд бол фотограф төрлөөр юмнуудаа байршуулсан гэхээр дарсан зургнууд. Тийм фото дандаа миний өөрийн дарсан зураг гэсэн. Тэн дээр ихэвчлэн ямар зураг дарах вэ? Тэн дээр ерөнхийдөө бол юу яаж байгаа? Нэг 5 шиг уран ураачтай зураг байгаа байсан. Тэр нь болохоор ерөнхийдөө нөгөө хүн байгалийн холбоо буюу одоо байгаль дээр илбэг тохиолдог шавжны тэр эргономик хөдөлгөөн эдрийг уран уралтаар одоо дүрсэлж илэрхийлсэн гэх юм уу. Нэг тийм 5 сет зураг байсан. Тэгээ яг тэр голын ан дээр. Тэр цаатлын буланд байсан болохоор нөгөө миний өдөө явж байхдаа аялж байхдаа авсан тийм байгалийн зургууд. Ихэвчлэн яг тийм төрлийн зураг дардаг гэсэн зүйл байгаа. Тэгээ би яг нэг тийм жанрт бол баригдаг. Ер нь аль болох өөрийгөө нэг чаленж хийхэд бол бүх төрлөөр л авахыг хичээдэг. Одоо ингээд нэг аяыг хүртэл ингээд дардаг штэ. Тэр тэнчнээс гоё авахад кайф мэдрэгддэг бах тий. Мэдрэгдэн штэ. Бүр донтох уу? Донтон сүүлдээ бүр тэрийг зүүдлээл унтсан штэ. Тэрнийг одоо гоё зураг гаргачаа тэрэндээ баярлаа багтаад байна тий. Тэр бас тэр айгуу сонирн байгаа байхгүй юу? Ер нь тэгэл уран бүтээлч нь яг тэр момент л хамгийн гоё байхгүй юу? Тэр өөрийг илүү гоё хөглж өгдөг. Тийм. Тэрнээсээ кайф авч дараагийн уран бүтээлийг хийх тэр ирч хүчээ авдаг л гэсэн үг л дээ ер нь л. Одоо ерөнхийдөө яг ямар хуу зурглуу төвлөрье гэж бодож байна. Одоо нөгөө галерей дээр хийж байгаа үйл ажиллагааны нэг маань юу яаж байгаа? Бид тэр нөгөө орчуудын эвлэлж авах зүгээр Монголд байгаа зураач нарын өөрсдөө зурцсан зургууд байгаа даа шүү дээ. Одоо нэг дэлхийд дээр нэг ийм тренд байгаа даа. Одоо Монгол болохоор нэг жоохон бас хүмүүсний сайн зүгээгүй. Тэр нэг юу гэхлээр одоо чи нэг зураг зурлаа шүү дээ. Үүний захиалгаар ч юм хамаагүй. Тэгээд тэрийг зарчдаг өгөө болчдөг. Тэг өөрт нь яг ингээд үлддэг юм байхгүй ямар тийм архив зүсэн байхгүй эсвэл нэг уцаараа дарцсан зураг bijдэг. Тэнгүүд яг тэрийг гоё архивжуулах тийм процесс нь Монгол баг байхгүй тий. Тэгээ ганц нэг хүн байгаа бах л та. Тэгээ бид нар нөгөө галерей дээр түшиглээд тийм үйлчлэгийг бас нэвтрүүлж байгаа байхгүй. Зураач нар өөртөө зураг авчираад бид нар ингээд хамгийн чанартайгаар нь зургийг аваад тэгээд тэрийг одоо хаан чивлүүлсэн. Одоо ер нь бол олон улсын шаардлагыг хангана гэсэн. За тэгвэл би одоо ингээд бас нэг уран бүтээлч хүн байлаа гэж үдээ. Тэнд
ийм зөвхөн би ойлгохдоо тэгж бодсоохоо зөвхөн 3D бүтээлүүд нэг ийм тим төрөл жанраар л явах юм байна. Ямар ч төрөл жанр баригдахгүй юм байна тий. Баригдахгүй. Яг уран бүтээлч хүний юу ч ажиллах юм биш тий. Юу ч ажил. Би одоо каллиграф хийдэг байлаа гэхэд тэнд каллиграф бас гарч болно гэсэн үг юм. Боломжтой. Оо ваа тийм үү. Одоо ер нь бид нар ийм зорилгоодыг тавьж байгаа. За нэгдүгээрт би сая хэлсэн нөгөө принтийн соёл, fine art print. Хоёрдугаарт одоо нуугдсан эрдэнэс гэдэг шиг одоо олон танигдаагүй тийм залуу артистуудыг олж илрүүлэх. Тэгээ цаашлаад тэр одоо уран бүтээлийг дэмжих, үзлэнгийн гаргаж өгөх. Тэгээ бүр цаашлаад олон улсын одоо арт фэрүүд оролцох те. Нэгээрээ биш одоо багаараа оролцох. Олуулаа. Тийм. Ягаад гэвэл нөгөө ганц нэгээр явж байгаа хүмүүс чинь ганцаардах. Тийм. Тэгэхээр нөгөө ардах нөгөө харин даана гэдэг шиг. Тэр нэг хүсэл мөрөдөл байгаад байдаг чинь нэг үзэсгэлэнгээ гаргачих юмсан, хүмүүст харуулчих юмсан, үзүүлчих юмсан гихвчиг айгүй хэцүү. Ингээд за бид нар өөртөө яг тэр золонгой мэдж байгаа байхгүй ингээд юм хийгээд хүмүүст үзүүлэхээр ингээд за санхүүгийн боломж ч юм уу эсвэл гоё галерей дээр өгчий гэхээр төрөөс нь өндөр ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг учраас ер нь бол залуу гоё дэмжих. Дээрээдүүд тэр залуу мөсөл үлдэн шүү дээ бид нар яг тэгэл замаараа яваад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хүсэл зорилго нь бол залуу үеийг гаргаж ирээ, залуучуудтайгаа гоё нэгдээд юм хий гэсэн зорилготой юм байна шүү дээ тий. Оо ямар гоё. Би тэгвэл юм бодно. Гэхдээ яг мэдээж бас тодорхой хэмжээний цензурыг бид нар тавьж байгаа. Тэгэхээр хаамаагүй дуртай хүмүүснийг л авчрал тэгээд байхгүй. Тухайн артист маань өөрөө бүтээлээ биднээ танилцуулаад тэгээ бидний нөгөө концептыг бидний бодсон юм та яг чанар шаардлагыг хангаж байгаа юм бол бай. Ерөөдөө л яг тавуулаа нийлж одоо хийж байгаа гэсэн юм шүү дээ. Аагүй юу? Тэр нөгөө эхний үзлэнгийн л нэг юу вэ? Тавуулаа нийлж гаргасан нөгөө танилцуулах гэдэг утгаараа. Яагаад тоондоо гэж нэрлэлсэн? Тоондоо гэдэг нь болохоор юу? Ротондо гэдэг Итали үгнээс гаралтай. Ерөнхийдөө болохоор ийм тойрог дүрсэн дээр хийгдсэн тийм урлагийн бүтээлийг нэрлэж байгаа. Одоо чинь тоондо гэдэг монголоор ярих юм бол гэрийн тоон байж болно. Тэ? Эсвэл одоо юу вэ? Сүхт хэрэгний дугуй ч юм уу тэ. Ер нь бол тэгэл ойлгочд ер нь л болно доо. Тийм байна. Одоо чи магадгүй энэ тийм ресторанд ч юм байх юм бол тавган дээр зурцсан байдаг шүү дээ. Дугуй тавган. Тэр чинь бас тоондоо бүтээл хэвгүй. Гэх мэдчлэний тийм дугуй канвасан дээр чих юм уу тийгж бүтээгдсэн урлагийн бүтээлийг ер нь л хэлж байгаа. Ерөөхдөө л Италиас гаралтай. Тийм. Одоо чи артисан бол нэг мод юу Медузагийн нэг зураг гэдэг чинь бамбан дээр агас бөмбөр. Тийм. Бамбан дээр Медузаг зурцсан байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо бас нэг төлөвлөл нь болж байгаа гэсэн үг л тийм. Тэр нь яг ингээд түүхээс нь аваад үзэх юм бол за баг анхдагч нь маркетинг гэрэг баг нөгөө нэг шавар вар эдэл дээр одоо тэгж өөртөөхөө тэр ахуйг дүрслэх ч юм уу тийм. За мөн зэрэгцээ Азийн соёл одоо магадгүй хинду шашин, буддын шашин нөгөө мандала гэдэг ч юм уу тийм тэгэж явж байгаа. Тэгэл одоо нөгөө төгсгөлийнхаа явцаар нөгөө христийн шашин гарч ирэл тэгэл явцаараад энд хүрээд Монголд иржээ. Гайхалтай гоё юм. Яг ингээд би яг сая бодсон байхгүй. Одоо энэ усны таг байгаа штэ. Усны тагн дээр ч юм зураад ингээд болох юм байна тий. Тэгэл ер нь бол концепт барьж байгаа. Тэгэл цааш яваалах юм байна. Нэг юм ямар нэг юм баригдаал ингээл яана би яг зөвхөн нэг гэхгүйгээр гоё тэр уран бүтээлч хүнээс төхөөгөөс юу л гарна тэрийг л хийж болох юм байна л та. Гоё юм байна. Би нөгөө чамаг чи яг харчуу гэдгээр нэг мэддэг байхгүй тийм. Нөгөө найжгийн л нэрлэлтэй. Харчуу гэд ягаад нэрлсэн гэхээр чимний ураг авахгүй юу? Тийм. Тэгээ нөгөө Америкт байх чинь өөрөө өөжи гэж нөгөө шорт нэм өгсөн мэт. Тэгээ өнөр баяр гэхээр нөгөө хүмүүс чинь хил ам хуурч байгаа Америкцээд байхгүй юу? Тэнгүүд яг ер нь нэг тийм шорт нэм хэрэгтэй мэн ингээд наваг баг ахтай өөгийн өөжи гэж бас дууддагтэйс л та. Тэгээ яг өөжи гэж дуудахаар Америкаар өөжи болчихсон. Өөжи харчуу гэдэг тийм. Тэнгүүд нөгөө Америкч чинь
original gangster гэдэг байна шүү дээ. Би бол тиймээс бодог хойж байгаа гэсэн чинь. Are you the OG гэх. I'm the original gentleman гэдэг. Тэгээ нэг OG гэдэг бас нэртэй зөндөө хүмүүс байдаг. Тэгээд тэрэн дондаас жоохон ялгаж чанд бол дурынхаа хойг харч OG гэж. Тий, gentleman харагдаж байна. Тэр сахалтаас нь бол харагдаж байна. Энэ сахалны тухай яриач. За, сахалны энэ хэр удаа ургуулж байгаа вэ? За, иймэрхүү урт урахад нэг багтаал 2 сар болцсон баг. Оо, тийм үү. Би нэг хэдэн жил мэлэр. За, нэг 3 сар бол хангалттай болчихно гэсэн. Тэгээ хэлбэрт орно гэдэг чинь өөрөөс юм шүү дээ. Тий. Яг иймэрхүү хэлбэрийн сахал бол яг баруун билүү дэлгэрсэн байдаг. Гэхдээ ингээд түүхийг харах юм бол Монголд ч юм байж дээ. Хаадууд бас яг ийм сахал байж байдаг шүү дээ. Одоо ингээд музейд байгаа. Хаанаас сахал. Зургийг харахаар яг ийм сахал байж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ барууны сахал биш ээ. Энэ бол Монгол сахал. Энэ хааны сахал аа. Энэ бол хааны сахал. Та гарч байгаа. Тэ нөгөө миний бас нэг дуртай артист Салвадор Дали гэж байна шүү дээ. Испани. Тэр үнээс бас нүд эйгүү төстэй. Тэр үн чинь бас маяг юм шүү дээ. Яг зүгээр зураг гэсэн өөрийнх нь байгаа байдал имиж нэг тийм өөрмөц тий. Тэр нэг гэрийн дижэвэл артист нэг шоолол зүйдэг нэг амт юм шүү дээ. Тийм амтны годамжаар дагуулад явж байгаа чинь тэгэл айгуу содон. Айгуу яг хэлсэн чи айгуу төстэй харагдаж байна. Тийм сахал нь байгаад ийм яг давхраагүй ч гэсэн нүд нэг юм тий. Ийм том нүдтэй. Яг тийж харагдаад байна. Байсан юм аа. Тийм байсан юм аа. Манай хүн тэгээ талиуж басан ч гэсэн ингээд өөрхөн одоо бунхан нэг өөрхөн музейд байх чинь тий ерөөсөө. Тэр яг уран бүтээлч хүн тийм л байх хэрэгтэй. Тий би ингэж боддог байхгүй юу? Яалтчгүй одоо урлагийнхан тийм уран бүтээлчид үхэл нэрд гарчих юм тий. Тийм бас тэрхүү кейсүүд бол зөндөө байгаа шүү дээ. Ван Гог. Тий амьд байхад нь ингээд л ерөөсөөдгүйсэн мөртлөө хүүдэлсийн дараа тэрийг харахаар нэг хажууд байсан эрднийг тоохгүй байна гэдэг чинь аяга муухай байхгүй. Тэгэхээр тэр өнгөрсөн боллоо за дууссан дээ. Тэндээс бид юу суралцах хэрэгтэй вэ гэхлээр ер нь л ингээд хажууд байгаа хүн ер нь л жоохон хайрлцлах хэрэгтэй. Дуртай юм гой дэмжиж өгөх тий. Түүнхээр муухай юм хийсэн байсан ч гэсэн нэг тодорхой цаг хугацааны дараа тэр чинь бас чанарчаад явна шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг жоохон тийм гарын дүүтэй ч юм уу эсвэл нэг юм хийх гэдэг хүн байвал гоё сайхан дэмжиж өгөх хэрэгтэй. Дараас нь туслаад ойлгоол. Тэгэхээр тэр хүнээс их юм гарах байхаа. Чамайг яг ингээ юм хийж өгч байхад нэг юм араас нь түлхэж өгч исэн одоо нэг тийм мартагдахгүй ч гэдэг юм уу тэмдэглэл байдаг уу? Хин нэгэн хүн ч юм уу ямар нэгэн бүтээлч гэдэг юм уу нэг тийм сэтэл өгдөг шүү дээ. Аа. За би чам нэг сан түүхээрээ. За. Одоо би сая баримтлаг хийсэн гэдэг байгаа шүү дээ. Би болохоор яг өөрийнхөө төрсөн үг мэддэг байсан байхгүй юу? Одоо манай ээжийн хэлэв гэсэн. Тэгсэн чинь тэр хүн маань бас зураач хүн байсан юм байлээ. Өвранга аймаг төрөөд тэгээд Улаанбаатар хотод нөгөө одоо багшийн дэдгчээр тэр сургуульд төгсөөд тэгээд ер нь бол насаа эцэстээ Завхан аймагт ажиллаж амьдарч байгаа бахан масан тийм байт юм байлээ. Тэгээд би яг Америкт байхдаа яг тэр мэдээллийг авч байгаа байхгүй өвөч юм байсан гэдэг. Тэгээд надад амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Тэгээд би ингээд яг юуны төлөө төрсэн хүн. Би яг юу хийвэл одоо хамгийн аз жаргалтай байх уу? Юу хамгийн сайн хийж чадах уу гэд өөрийгөө сонсч үзээд тэнгууд яалтчвал тэр нэг хүний ген надад байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ бүтээл чинь бас ер нь л холбоотой. Тэр хүний оронд байсан бол энэ баримтлыг одоо яаж хийх байсан бол гэдгээр нь ч бодож үзээд тэг магадгүй манай өвгийн сүс надад орж ирээд тэрийг хийсэн ч юм сайн мэдгүй л та. Гэхдээ ер нь бол өвөө маань тийм хүн байсан гэдгийг мэдсэн нь одоо илүү хөшөөрөг болсон гэж би хэлмээр байна. Тэгэхээр яг ийм зураач хүн байсан юм биш үү? Тийм. Одоо манай өвгийн бүтээлүүд Өвөрхангай аймгийн музейд байжтэй. Оо тийм үү. За. Тэрнийг одоо бас архивжуулах тал дээр бас ажиллана гэж бодсон баг. Тийш дээ. Галерей дээр бас гаргах бах тий. Хамаагүй удаас тавьж болохгүй л ах л та. Тэд чинь нэг улсын өмч болсон учраас ер нь бол зүгээр архивлаад үлдчихээ илүү. Яа зүгээр өөртөөхөө хэмжээнд гэртээ тавьдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар.
ч нэг улсын юмч болсон юм ч хамаагүй авч болохгүй. Тэгтээ яг зургийг нь бол авч болох юм шиг үл. За одоо яг чиний хувьд хийх байгаа дахиж нэг одоо гэдэг нэм үзэсгэлэн гаргах ч гэдэм үү тийм зүйл байгаа юу? За амарчсан энэ оны сүүлээр ч юм нэг соло үзэсгэлэн гаргах болов гэж байна. Тэрэн дээр баримл байх уу? Баримл яг байж болно. Гэхдээ тэр чинь бас цаг хугацаа зарцуулна шүү дээ. Гэхдээ яг илүү жоохон зураглуугаал төвлөрөх байх. Тэгээ хинч тэрийг хэлж мэдхгүй. Магадгүй яаж ч магадгүй гэдэг. Бүтэн биедээ болсон зогсож байгаа тий. Тэгээ ингэжсэн надад ингэсэн. Ер нь бол гоё бүтээлээ гаргаарэ гэж хүсэж байна. Айгуу сонирхолтой байсан. Би очиж үзэж чадаагүй бол амар харамсаж байгаа. 7 хоног үргэлжлэлөө. 3 юу лээ. За бараг 2-7 хоног болсон шүү дээ. 2-7 хоногийн хугацаанд очиж үзэж чадаа. Эхлээд нэг гэл яваалц тэгээд жоохон хоошсоор хагаад. Уг нь бол бараг 3-7 хоногч болох боломжтой байсан. Тэгээд нэг урд ажлууд маань жигдэрчгүй байсаар жоохон хоошлцсан. Тэгээд нөгөө одоо гарч байгаа 2 дахь үзлэнгээ маань 5 гарцсан байсан учраас тэрэндээ жоохон баригдлаад шийдээд. Дунд нь бас нэг жоохон 7 хоногийн гэп авахгүй бол болдог байхгүй нэг бэлтгэл ажил. Тэг бах тийм нэрээ. Тэгээ одоо нэг юм галерей ажиллаулаад ингээд хүнрэлтэй тал гэж байж байгаа штэ. Тийм байгаа. Одоо үзэж байгаа хүмүүсээс юм тэгтээ мессеж ч гэдэг юм уу эсвэл дандаа сайхан мэдээ сонсохгүй байх. Манайхны үед ер нь тэр нь хэрэгэдэг. Тэгээд яг янз янзын хүмүүс орж ирж байна. Гэхдээ ер нь бол ихэнхэл ламсатай л баг тийм. Тэгээд нэг шүүмжилдэг хүмүүс байдаг юм да. Тэгсэн чинь хогийн газар зогсоолж байхгүй. Яалтч юм чи хотын төв юм чинь бол зогсоол угаасаа өмсөлтөй байгаа. Тэрийг бол хүлээн зөвшөөрж байна. Тэгтээ үнэхээр зорж ирж байгаа бол тэгээд хаана газар машин завьялсахаа алхаад ирэхэд болохгүй юм байхгүй шүү дээ. Хотын төвд чинь. Тэгээд орж ирж байгаа хүмүүс яг анзаараад хахад жон хурж үзэх гэдэг. Тэгж болохгүй шүү дээ тий. Болохгүй. Тэгэхээр яг би бас тэр талаа нэг жон контент бэлтгэн гэж бодоод байгаа. Ер нь одоо тийм үзмөр үйлчлэгээ зөвлөдөг газрууд хэрхэн одоо би зөв авч явах уу, солилтоо үйлчлүүлэх үү гэдэг ч юм. Одоо ингээл хурж болохгүй хамаагүй зураг нь авч уух юмч авч орж болохгүй. Одоо ингээл өөрөвч гэхэд жишээ нь 10 жилийнх дандаа өөрөвчтэй ирж байгаа шүү. Тэгэхэд бол ер нь бол гадныхын шаардлага өөрөвч урдаа өрөөд тэгээ явах хэрэгтэй. Тэгэхгүй яг тэгэхээр нэг юм үзээ явж байгаад ирэнгүүт нөгөө хажуудлахын бүтээлийг шүрчих гэдэг таахгүй гэх жишээ нэ. Тэгээ одоо өөр чинь гаргадаг нийтлэг алдаа гэвэл маш их чанга ирдэг. Галерей дотор уу? Тийм ингээд. Тэгээ одоо нөгөө хүүхдүүд юм мэдэхгүй болохоор тэгээд хоорондоо ойролтаал. Ер нь дийлэнх үзэгчд нь ямар хон насны хүмүүс вэ? Одоо тэгтээ нөгөө гаргаж байгаа үзэсгэлэнгийнхээ онцлогоос шалтгаалаад нөгөө секторууд нь янз янз байгаа таахгүй. Тэгээ эхний үзлэн бол яг бүх насны хүмүүс ирж утсан. Одоо гарч байгаа үзлэн бол ерөнхийдөө яг залуучууд л илүү чиглэсэн болчиход байгаа байхгүй. Тэр нь болохоор яг 3D юу л. Одоо манай дээр гарсан байгаа үзлэнгийн одоо онцлог нь дандаа юм 3D принтерээр хийгээд тэрийг гоё будаад одоо металл өнгөтэй байх юм бол яг л тийм металл шиг харагддаг гэдэг ч юм уу. Тэгэж бодсон тийм бүтээлүүд байгаа. Очоод үзэх юм бол ер нь ойлгох. Баатрууд ер нь ингээд 2 тагинд хуваацсан байгаа байхгүй. Нэг талд нь болохоор нөгөө collectible art буюу одоо цуглуулдаг тийм хүмүүст илүү тохиромжтой гэж хэлж болохоор тэр нөгөө dark fantasy гэдэг тийм төрлийн баримлууд байхгүй. Илүү одоо нэг тийм деталь ажиллагаа шаардсан. Одоо нэг бүтээл нь бараг жил мэл хийсэн тийм бүтээлүүд байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө яг сүүлийн 7-8 жилийн өөрийнхөө урлан дээр ингэж хавтарч байгаа одоо яг олон үзүүлж байгаа гэсэн үг зүйл харсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ нөгөө заалантаа болохоор нэг жоохон pop art чиглэлийн тиймэрхүү бүтээлүүд байгаа. Нэг юм нөгөө заалан руу н орохоор юм сүнслэг мэдрэгдэжсэн. Тийм. Вау. Тэнийг цамын баримлууд бүтээлүүд байгаа маскнууд. Тэр яг нөгөө хүн авцсан л та. Гэтэ тэрийг нөгөө яг уламжлалт тэр хив загварыг та cyberpunk жоохон тийм футуристик стайлтай холиод илүү тийм орчин үеийн
хий маяг гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр хүн бол уйдахааргүй л юм бэлээ. Тийм угаасаа аргагүй л дээ. Нэлээд олон жилийн хөдөлмөр ингээд шууд харагдаж байгаа байхгүй. Тэнгэл нэхгүй хэрэгж мэргээл. Тэр минээс утаа мутаа гарч мартдаг бол бүр. Яг боломж бол байсан. Гэхдээ би тэр нэг цаг гарч байсан учраас тэрийг тэгвэл бүр хасцаалах хаа. Ер нь бол тийм юм бодож ирсэн юм шүү дээ. Бага. Юун төлөө ингээд олуулаа байгаа л үг нь янз янзын санаа гарч ирж шүү дээ. Утаа гараал тэнчнээс баг хүн игээрээл юм voice дэвэл тэр айгаа гоёсан. Надаа. Тэр бүр нөгөө кураторын бичгийг одоо зүгээр хилээд цаас наац мэдэж шүү дээ. Тэгэхгүйгээр бүр ингээд лазераар хан дээр тусгаж босгаад хийгэж өгнө ярьжсэн. Ялцчгүй цагт л баригдсан юм байна. Тэгээ одоо ер нь ойрын үед хийж байгаа юм нь бол зүгээр галерей дээр л байгаа ч нөө. Бас байхгүй болохгүй. Ялангуяа нэг өгцлөнгийн үеэр бол тэгээд байнгын харж хідүүлээ байдгийг. Одоо л яг үндсэн 3 хүн байгаа. Тэгээд дээрс нөгөө өгцлөнгөө гаргаж байгаа тэлмэн өөрөө тэгээд ихнэр нийт тавлаа. Багс. Тэр 5 хүн ч хизүүлдээ ер нь хүн хүч дутагдсан юм байлээ галерей дээр. Тэгээд ер нь нэг гоё тайлбарлаж өгөх бас хэрэгтэй байхгүй. Шууд ороод үзэл ингээл явчих биш те. Тий одоо ер нь ингээд за бус галерейг амуулж байгаа юм шиг ер нь бол зүгээр нэг хүний үзлэн нэг л орхичдаг. Тий ер нь хүнд өөрөө ч бараг байдаг. Тэгээд тэр тухайн бүтээл яаж хийгдсэн түүх концепц агуулгын ерөөсөө хэлж өгдөг. Яг тэр цааснаас уншаад ойлгож болох байх л та. Гэхдээ илүү ингээд хүнд яриад ойлгуулах юм бол тухайн хүн авах мэдрэмж кайф нь илүү дээр байдаг. Ягаад энийг хийсэн, ямар учиртай, хэр удаан хийгдсэн ч гэдэг юм уу, ямар материал орсон. Тэр нэг сүүлийн үзэсгэлэн дээр ингээ үзэхэд тэр нэг 2 дугаар цаалнаас юм ширэн дээр айгу хэрэглэлүүдээ гаргаад тавьсан баг шүүсэн. Тэр болохоор манай нэг артисттэй маань нөгөө нэг үндсэн ажлын талбарыг жоохон гаргаж өгсөн. Чи одоо үндсэндээ юу яаж байгаа шүү дээ. Одоо чи тэр анзаарсан бол нэг жижигэн толгоонууд байсан шүү дээ. Тэр чинь бол нэг өдөр болго гэдэг тасгална гэсэн үг байхгүй юу? Яг нэг шалгалт өгж байгаа юм шиг. Яг 2 цагийн лимит тогтоогоод яг тэр 2 цагт албахтаж тэр тухайн толгойг хийн. Өдөрт нэгийг хийн. Тэгээ нэг талаараа чинь нэг гар зөвшөөрлөх тасгал болчихж байгаа. Тэгээ бас богино хугацаанд шинэ айдиаг гаргах тийм өөрийгөө чаленж хийж байгаа байхгүй. Тэгээ явсаар агаал тэр чинь хийх тусам нэг чанарчаа тэтгэл нь дахиад тэгээ тэрэн дундаас магадгүй нэг бүтээл нь тэр скиц нь илүү өөртөө таалагдах юм бол тэрийг барьж аваад цааш нь хөгжүүлээд том бүтээл болох боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө тэр нэг толгоноос бүтсэн л олон бүтээлүүд яваад байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ юм тэгж ойлгож байна. Тэгээд ирж нөгөө 3D програм дээр зэрэг башгаад програм тэрэн дээр скиц гараад тэгээд тэрийг нөгөө 3D програм дээр хэвлэж гаргаад одоо тэр маск гэж жишээ нь баг хийдэгчээ би тоог марцсан. Ер нь бол нэлээд олон деталь, баг машин шиг л олон деталь тус нь хэвлээд хооронд нь нийлүүлээд нагаад будаад. Тийм нэлээд цаг ордог баха. Тэгэл яг тэр процессуудыг л харуулах гэж л хичээсэн тийм ажлын ширээ гэсэн. Тэр ширээ айгүй гоё санагдсан надад. Нэг юм тэтг сприм хүртэл тийм. Лед чинь нэг юм саарл цагаан юм байна шүү дээ. Нэг resin гэдэг монголоор тайлбарлах юм даа. Шингэн пластик юм уу? Тийм. Тэгээд хурдан хугацаанд нэг ультра гэрлээ шараад хатуу болгочих жоохгүй. Тэгээд нэг юм цагаан юмыг гадуур нэг саарл тэгдүүлээ. Гөрөнт гэдэг шиг. Тийм ямар бутаа. Тэгээд тэрнээс нэг үндсэн өнгө тавилтууд нь явагдаж гэсэн. Тэгээд маш олон леерүүд тавигдчихж одоо яг хүний арьсуудыг арьсчиг тэр нэг металл гадаргыг металл шиг харагдана гэдэг чинь. Тэгж явж байгаа гэсэн. Америкт сургуулаа дуусгаад шууд Монголд ирсэн үү? Үгүй юу? Тэгээ юу гэмтэй тэн сурч ирсэн. Тэгээд нөгөө корона гараад би бол ер нь яг нааш ирэхэд 100% шийдсэн байхгүй. Уусаа тэгээд олон жил болцсон. Ер нь хангалттай гэж үзээд. Тэг яг гэрдэг дээрээ тулсан ч нөгөө нэг хогонд орсон ч дамран таг гэдэг. Just нэг чартер нислэг үтсэн гэл. Тийм тэр нилээ юм болсон шүү те. Тэгээ би яг нөгөө 20 оны 4 сард одоо нэг явах хүсэлтэй элчин сайд ийм илгэчээд явуулсан байхгүй. Тэгээ бүр таг байжгаад бүр эсвэл 10 сард над руу залгаад. Чи ингээд хүсэлтэй өгсөн юм байна те. Одоо явах юм даа юу гэхээр. Одоо ингээд 100 өнгөрсөн. Тэгээ тэр үчис нөгөө
Монголд гэс аим нэмэгдээдсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө нэрээ татуулаад за би ер нь боллоо өөрөө авчих. Тэгээ нөгөө явах гад цуглуулсан байсан эдэн нөгөө. Тэрүүгээр би камер авсан. Тэгэл камера ал ер нь бол тэрнээс хойш ер нь тасралтгүй зураг фото тэр хэдэн жил явсан гэсэн. Тэр ч одоо баг нийтдээ 6 жил тасралтгүй явж байгаас. Тэгээ яга миний зураг авах түүх бас эртний хэлтэй. Би чинь 2001 үлээ 2000 их байвчсан 6 дугаар ангид. Нэг сураг солилцоо нэг 10 хоногийн хөтөлбөр. Тэгээ нөгөө тухайд тэгээ надад бол яг өөр ингэсэн камер байгаагүй. Тэгээ хүний нэг айлын камер дүр зээлж аваад тэр нөгөө нэг бланктай хайсны камер. Тэгээ надад тэгээ 3 юм нөрөөл бланк өгч авуулаад та ингээд зураг аваад ирээрээ. Ер нь бол бүр багасаа сонирхсан юм биш тий. Тэгээд очоод 10 хоног дотор тэр 3 юга бланка дуусгаж байгаа байхгүй. Тэгээ ирээл нэг угаалгаал харсан чинь баг тэр дундаас надад нэг дөрвөн шиг л миний зураг байсан. Тэгээ нөгөө дандаа нэг өөр харсан тэр үзэгдэл орчин юу гэдэг архитектур гудамж тийм зургууд аваад яваадсан. Тэгээ аваарч чадахгүй жоохон зэмлжсэн байхгүй. Дандаа нэг авторитны зураг авсан байх. Өөрхөн зураг авахгүй байсан гэх. Тэгээ яг эргээд харахаар бол ялтч тэр нэг зураг харахаар бас нэг өөр өнцөг болц тээ. Тэр нэг гоё дурсамжууд шууд орж ирдэг үү? Тэгээд оюутан болоо би чинь бас нэг сонирхчийн камер аваад тухайн нөгөө тэнхмийнхаа бас фото сонирхдаг тийм залуучуудад нэлээд бас үзлэн гаргаж ирсэн. 10 хоног гарлуу яал. Тав зургуулаа нэлээд. Хэд он? 2003 бэнүү 4 онд баха. Энд дээ шүү дээ. Тийм яг би чинь шотист төгсөн шүү дээ. Тэгээд шотистийн тэр 2 дугаар байрны 5 давхрын тэр коридор гэх. Оо ямар хөрхий. Тийм би яг өөрөө санаачлаад гаргаж ирсэн л та. Хэд хоног гарч ирсэн бэ тухай тий. Тэр нэг 10 хоног л гарсан. Тэг санагдчих. Тэр чинь бүр нилээ эртний үзэсгэлэнгээд эхэлсэн хүн байх нь шүү дээ. Тэгэл нөгөө төгсөх болоод диплом бичээл юм зураг мантай. Тэгэл ер нь тэрнээс жоохон завсардсан гэх юм аа. Тэгээ нөгөө 20 онд эргэжсэн мөнгө өөрөө камер аваад. Тэгэл буцаад тэр нөгөө вишн амир хүчтэй сэргэж гарч ирсэн гэж би боддог байхгүй. Тэгээ Монголд ирээд зураг аваад эхэлсэн буцаад. Тийм. Тэгэл би чинь нөгөө нэг тэнд байх чинь тухайч Монголын нөгөө entertainment чиглэл бүр амар бүүн болчихсон. Оо ямар гоё юм бэ. Монголчууд шатж шүү дээ. Дуу чанар клипний тэр дэглэлт мэглэл бол амар байсан гоо. Тэгэл рекламанд сон гоё. Киноныхын зэсгэн мөнгөмсөх гоё. Тэгэл яалч нөгөө нэг камертай нөхцдөг хүн чинь тэгэл тэр тогоонттой хараад гоё. Камер юу энд бас зураг аваад би ч бас давхар нэг клип хийх гэж оролдож байсан ба. Тэнд байдаг нэг Монгол артист одоо нэлээд. Тэгэл ер нь Монголдоо л очиж нэг гоё тэр тоон дотор буцлаа. Монголд ирээд яг хамгийн анх хийж исэн ажил нь гэх юм уу? Тэгээ би ч ирээд манай нэг уялгад кино найруулагч. За Мэлмигийн Ирлаа гэдэг. За. Тэрүүгээр алдартай. Тэр анх надад саналтай. Дахин нэг юм кино гэж чи сонирхоо гэд. Моос намайг юу гэдгийг мэддэг байхгүй. Тэгэхээр тэгээд нэг Лүд гэдэг нэг аимшиг кино гарч 2023 онд гарсан. Тэгээд тэрний тэг нэг зураг авалтан дээр нь одоо нэг behind the scene буюу монголчууд бол make movie гэдгээр нь мэдэх бах. Яг мэргэжлийн хэлгээр бол нэг on set photographer гэж ярьдаг байхгүй. Тэгээ яг тэр нэг кино бүтэж байгаа тэр бүх процессыг баримтжуулах, фотог авах, бичлэг хийх тийм ажлыг хийжсэн. Тэгээд бас тэр киноныхаа постэр дизайныг хийжсэн. Хамгийн анхны ажил нь Монгол дээр. Тийм. Тэгээд дуудлаггүй байжгаад гарц гээд кино хийж байгаа хэвчээ. Гарц season 1 2 3 гээд бүтэн ажилласан. Тэгээ бас мөн бүх л процессуудыг нь баримтжуулаад анги болгоны бас постэр гэж байдаг хгүй. Тэрэн дээр нь ажилласан, тэрийг нээсэн. Тэгээ бас ганц 2 сцен ороо байдیں۔ Тийм харж ийсэн. Тэгээ бас нэг давхар нэг жүжиг нэг тийм потенциал байгаа юм шиг байгаа юм.
Одоо ер нь кинон тоглох санал ирвэл тоглох уу? Одоо тэгэл зохиолын уншиж шийдэн дээ. Ямар ч хамаагүй кинонд тоглохгүй л байна. За цаг зав зориулж ирсэнд нь маш их баярлалаа. Хоёулангийн ярилцлага цаг ингээд дуусж байна. Тэгээд өнөөдөр сонирхолтой ярилцлага байлаа. Бас мэдгүй юмнуудаа мэдэж авлаа. Тэгээд цаашдаа ажилд амжилт хүсье.
За тэгээ би бас бэлгтээ ирсэн байгаа. За. Тэгэл та. Ч бас над дээр хаос өрийг боллоо. Хэрэг бэрэг гэж бодчих. За энэ одоо миний дарсан зургийг. Нэг одоо манай сая өмнөх төслөн дээр тавигдсан зураг нэг байгаа. Тэгээд энэ зургийг зам бэлгэрье. Ваа, ямар гоё би. Өнгө нь л гоё штэ. За чин артлыг хүмүүс л ингэдэг байхгүй. Чин артлыг ингээд цоолоод өнгийн сэлцэн үү гэж ярьдаг байхгүй. Асуудаг. Тэгээгүй юу? Чи тэгж бодож байна яг. Тэгэж бодож байна. Үгүй. Энэ болохоор юу байхгүй. Одоо би сая өвөл Төв аймгийн Мөнгөн морь цомд манай нэг тэнэг айлд тэнд очих тавсан зур байхгүй. Тэгээд тэр артталт нь байгаа оронжин болохоор хажуу байлахын байшингийн дээгүүр байхгүй. Би бол яг тэгж л хардлаа сая. Ямар гоё. Тэр үнэхээр гоё юм. Тэг нэг шаацаач нэг жоохон тийм хурц характертэй байдаг шүү дээ. Тэнгүүд нөгөө сүүл нь хашааныхаа цаана орчгоор ийм богдоос нэг юм пингвин шиг юм. Тэгээд хөөр харагдаад байдаг байхгүй. Маш их баярлаа. Зөндөх баярлаа. Ийм гоё зургтааллаа. Баярлаа.